quand j'étais petite. Би хэдэн 7 хоногийн өмнө Эмилитэй танилцсан. Тэр бол үнэхээр гайхамшигтай дэгчин бүсгүй. Анх хөгөөд манд биднийг танилцуулсан. Наашир бицхэн залуу минь. Өнөөдөр Майлз бид хоёр нэгний дааш тоглож болох уу? Чи архиудгүй. Тэгвэл хүүхэд чинь хизээ ч эртдэггүй шүү. Чи тоглож байгаа айлгүй дээ. Гэхдээ болж байна. Ингэж уулзахаарыг тансаг санагдах юм аа. Нууцаа хуваалцах уу? Үгүй. Аль вэ? Чиний хийж байсан хамгийн галзуу зүйл юу? Тэр ёстой ойлгоход хэцүү хүн шүү. Ойр очиж чадахч хизээ сэтгэлд нь хүрэхгүй. Үдсгэлэнтэй сүнсэл гэсэн үг. Чи сая миний зургийг авсан уу? Устдаг. Чи над шиг үнтэй найзлаад байдаггүй байх л да. Чи надтай найзлахыг хүсэхгүй байхаа. Надад итгээрэй. Найруулагч Паул Бэйн бүтээл. Стефани, надад туслаач. За, чи зүгээр үү? Би зүгээрээ. Надад нэг энгийн зүйл дээр туслаач. Чи хүрээд ирч чадах уу? Тэгье. 5 өдрийн өмнө Эмили алга болчихсон. Би чамд анхааруулчихъя. Тэрний өнгөрсөн амьдралыг ухаад байвал чи аимшигтай зүйл олж мэдэн шүү. Тэр чи бид хоёр шиг энгийн хүн байгаагүй. Би хизээч тийм үл үзэгдэгч шиг байхыг үдсгэлэнтэй охиныг харж байгаагүй. Надад өнөртэй ус нь өнөртэй байна. Яг л сүнс шиг. Чи цочролд орчихсон байна. Би ээжтэйгээ уулзсан. Тэр Стабанид минь хүргээрэй гэсэн. Эмилид юу тохиолдсон бэ? Эмилиг алгуулахаас өмнө тэр 4 сая доллараар даатгуулсан гэдгийг чи ер нь мэдхүү? Хүмүүс хувийн шалтгаанаар янз бүрэл онцгүй зүйл хийдэг. Би чамааг хэлж байгаагаас илүү мэддэг гэж бодсон юмсан. Би нууц их чи мэдмээр байна. Quand j'étais petite.